Хямлай нуруунд хаврын цас бодроход хаанаас ч юм бэ нэг шар үнэг гарч ирээд урдуур өнгөрлөө. Тэр шар үнийг хараад бэлгээ малгаагаа Шүнийн ханигтэй хат байна уу цон ганцаараа гэрэлтэй хавта байсан сайхан тэрэл дуусан жууд хацраа нааж ахуулсан мэдний гэрэл зургууд хайтагид би чамда хийлэгтэй хацахгүй гэж тохирсон биздэн кликтэй гарин модоо хаан бидний амдалтууд хажууд цаада замаар ганцаараа хөлхөө тэнгэр рүү хоёулаа нүнси хатиха ингэр рүү янгүйсэн бичний тэнгэр рүү Desilo, e de bicham bate um guerrilho bigune, o brilho do bicham no gato muito, que é, dizem so cham danci, que liga muito chawat, chama na cara de sim, do kidi, a down noite, a jar de campo cucina, cham khani cucina. E o chibalat Yalan, üstler kasa olmuş nizip civada Müslümin vadan, adan çıksın arı tabi Lan yalan, tüm bir ticari dörgülü Tanrı ve biçini kendi gittiği katsın bak Tüzuğa güziti, tüzgür için atsın bak Müzüldün müşödili, uteca, oliko Tulu butesi bunenga Tingirlu, hayuna kunsi Handiha ingirlu, yangısı biçini kengirlu Tülesilu, gücü biçam daçın munun yekillu bir kunen Ugriden, tüzgür çamro gati Muden gilgigen, yüzün suru çaptansi Gilgigen, mutlu çavat, çamaran cargayısı Gidik, adam noyte Acardi kanti kuchen, acamın khayri kuchen Azara ben khazajin, umegü çimin yacin Adamcım noçodorun gütün sıkhim nabi Uçun çada muhan çamadı bana Dimi, onun için nefet oğluk viki kesçilme İmen, mini kesin adam Siz bimi mitin çidim çin Yüzdir yaprasa çini ilgiz için oğlum için İdiz bukum minni mihte çamayın adas için İmin musküt hatta gizbin zandı çamı çamı Яг таны хувьд энэ Эверест юу вэ? За миний хувьд бол би нодлонгийн энэ өдрөөс хойш сэтгэл дотроо айгүй олон зүйлтэй тэмцэж явж байгаа. Тэгээд одоо энэ удаагийн явалтаар бол би өөрийнхөө махан биеийг зовоож сэтгэлэн биеийн жаргалыг олноо л гэсэн уриатай явж байгаа. Тэгээд яг нодлонгийн яг энэ өдөр 4 сарын 14-нд миний ээж тэнгэрт твшгээр явсан. Тэгээд тэрнээс хойш л надад нэг тийм ягаад ч юм ээжтэй хэлж амжаагүй өгнүүд бас байсан. Тэгээд бэлгийг аялыг Эверест явъя гэдгийг сонсоод тэгээд дүүнер маань бас явъя гэд тэгтэн ягаад ч юм би ээжтэй хэлж амжаагүй үгүй. Нэлээд өндөрт гараад ойртож ичиж байгаад хэлж чадах юм шиг санагдсан. Тэгээд ээжээ охин хичээж явж байгаа шүү гэж зүгээр л нэг хэлчихье гэж утсан. Тэгээд энэ бол миний доторх зорилго байсан. Чи намчаа энд тэд эцсийн тэг спейс кемп нь хаана? Орон цаг юм уу те? Одоо мөнгө зүгээр эндээс дөнгөж орж ирж шээ. Тэгээд ийш ч юм уу? Тэгээд дараа нь бодож юм уу? Түр болдий. За. Доошоо харуул эвгүй шүү. Доошоо харахад бол эвгүй. Доошоо харахад тун эвгүй шүү. Гэтэ химиг гэж юу?
Ордны цовлон дээр жаргаж буй юм бит. Хаадын хүсэл хаттын үлэмсэн дээр дээлэн тайлж хаа эртний үнгийг гიშээж жаргаж яваа юм бит. Түмэн амьтны инээд гоног миний урд насны зүуд тэнгэр гээгүүлж сайн хүн төрүүлэх тэр миний дээд заяа. За ингээд манай мөнгөний маань хатаах гэж тавьсан төрсөг иймэрхүү юм боллоо доо. Энийг одоо эмо үүрдэл гэдэг юм да. За одоо ингээд За 4900 м 5-аар тавьж байна. Миний ард тэр дор туусан зам харагдаж байна. Энэ ард анаа тавлаа хайх. Ингээд бас ага ясалгах болт юм байна. Айдуу. Тэрөө. Апол энэ. Тэрөө гэж. Ачтаа. Одоо боо юу? Ярна топлоо. Ярна юу? Мор чиглэ. Мор. Уулгадаа. Италиасаа. Орша. За бид нар бейс камп 7 хоног алхасны бейс камп олж харж байна. Бидний одоо мөрөөдөл зорж ирсэн. Газрынхаа бараг хараад зогсох юм байхтай байна. Ийм олон одоо хүмүүсийн бараг замын төгжрөл мэт ингэж явж энд ирж байна. Энд бол одоо 7000, 6000, 8000 та өргөлүүд бол хүрээлэн байж байна. За энэ хүмүүс бол бейс кампыг зорж явна. За ингээд дахиад нэг татаа харуулахаар за яг энэ харж байгаа бол Эверест бейс камп гэдэг газар юм байна. За наана ингэ мөсөн голтой. За одоо ингээд ийшээ зориод алхан да. За одоо хүн сарлагын төвжирэл гэдэг видеог та бүхэнд үзүүлье. Ингээд сарлагнууд тийш өгсөж явна. Цаана нь бол холбоцоож. Воо яг үнэ. За тэгээд хариг үлийн том хад чулуун дундаар явах гарна. За сарлагнуудад бас жоохон хөндлөлт үзье. За тэгээд ийм л энэ даах. За хүссэн хүлээсэн Эверест бейс камп дээр бид нар ирлээ. Одоо яг энд бол тэр камп харагдаж байна. Маш олон хүмүүс явж байгааг харж байгаа бах. Ингээд 7 өдөр өдөрт 8-9 цаг тасралтгүй алхаж өгсөөр яваад өнөөдөр 5355 метрийн өндөрт ирсэн. Одоо Эверест уулын орой бол одоо тэнд үүлэн донд харагдаж байна. Ловцоо хайрхан байна. За тэгээд энд бол одоо мөсөн гол. За тэгээд нөгөө нэг алдартай хад маань байгаа. Бол одоо нэг иймэрхүү орчинд бид нэр ирсэн байна. Тэг үнэхээр гайхалтай юм. За энэ хавьд бол яг 2 дахь хүн унж ийн. Өчигдөр бидний өгсөж байхад бас нэг хүн хаалтаж унсан. Тэг манай багийн
Excuse me, can you hear me? Yeah, what's your name? Lisa, deep breath. Deep breath, please. Lisa, deep. One more. За өнөөдөр өстө алхны алхад. Манай энэ юуны баар бол нэр. Яа, диндэ хөө гэж штэ. Яа. За. Цэцэгтэй шүү. Hi. Woo! Ladies first. Доогийн хчийн тэр дуртай авч байгааг. Бэлгээ түүхд автчихгүй өстэй. Окей. Яг гал тэр шиг. Өөрийгөө гал тэр гэж төсөө. Үнэгүй магнит гэж оцсон. За бид амжилттай EBC-ийн замыг энд дуусгаж байна. Ардлагаар чадлаа. Яцгай. За, чадлаа штэ. 13 хоногийн нүр их алхалт. 5364 Everest Base Camp дээр ирээд Луклагийнхаа хаалгаар орж ирж байна. Мороотой гүүгэн гэсэн юм уу да. Just like the world, so sorry for being so bold. When Инфод ингээд энэ шидэ орно. Салбараа нэгээ сууж байна. Бууз гэсэн шээ. Бууж ирж байна. Юу болоод байна юм бэ? Сахаа хичээл авч. 2 3 you say you feel like a natural person, you haven't got nothing to hide. So why do you feel imperfection? Cut like a sword in your side, 'cause you're